Би та хэдэд нэг юм мэдээллийн чанартай юм хэлэх гээд. Гэхдээ яг энэ бас юу? Та хэдэд ер нь ашигтай гэсэн үг. Тэг яа тэгэхээр одоо Temu биш тий Temu shop чинь Монголд ороод ирсэн юм байл шүү дээ. Тэгээд Temu shop Born Pretty гэдэг нэртэй яг ийм нэртэй брэнд байгаа заяа. Тэгээ энэ брэнд бас юу одоо миний тэр нөгөө гой чанартай сэдвүүдийн хажууд мэдээж жуулдлаач гэлээ гэсэндээ үнэн боломжийг хямдхан өнгөний сонголт хөөрхөн тэгээ бас нэг муу биш. Тэ энэ биш шүү гэсэн биш нэг юм хэрглэж болох үйц тийм сэт тахгүй юу. Тийм болохоор би энийг та хэдэд цаанд болгох гээд бас давхар тэгээ ямар ч тааш нэг үнэн хямдхан болохоор би одоо ингээм амар их сэттэй ч гэсэндээ ганц нэг юм завсрын хідэн бас нэг юмнууд хэрэг болно да тий. Тэрэндээ зориулаад ийм сэт захиалсан. Тэгээ надад юу байгаа? 2 сэт захиалсан бэ эндээсээ. Тэгсэн чинь харин нэг нь фейлдээд юу ачлаа. Нэг сэт маань 2 хүрээд ирлээ. Тэгээ нийтдээ надад одоо 3 сэт байна гэсэн. Нэг нь яг би тэгээ энэ хаваараа хэрэгтэй нэг хүндээ өгчнө. За тэгээд ямар сэт авсан бэ гэхээр одоо харуулъя заяа. Нэг нь болохоор одоо яг ийм савлгаатай байдаг шүү. За нэг нь ийм ингээ Born Pretty гэж бичсэн. Ийм. Энэ болохоор 1 2 3 6 өнгийн юутай. Өнгөтэй тэгээд ийм cat eyes гэдэг. Тэг хөөрхийн дагалдаад ийм юмтай ирд юм байна. Тэгээд одоо харж байна уу? Яг энэ цагаан саарл өнгийн лак бол одоо тий хумс хийж байгаа хумсны салбартаа хүн болгонд байх ёстой өнгөнүүдийн нэг штэ. Тэгээ надад 2 байсан тэр 2 маань хоёулаа бараг дууссан. Тэгээ одоо байгаа сет маань болохоор нөгөө нэг Oconnail-ийн Velvet set-ний ийм цайвар өнгө байгаа. Гэхдээ тэр болохоор нэг юм саагүй Velvet pigment-тэй болохоор надад ийм саатай хэрэг болоод тэгээд хямдхан арай хурдан ирж айгу хурдан ирэх боломжтой бас хямдхан нь байсан учраас би эндээс давхар захиалсан байсан аахгүй. За энэ бол одоо жишээ нь юм шар туяатай байна. Ийм шар байна. Би тэгээ бас яг нөгөө өөрийгөө жоохон дарж яриад байна. Би нэг манай ажил дээр нэг хүн байгаа. Одоо миний өдөс хараа сууж байна. Бас энд нөгөө юм юунд хумсны чиглэлийн сургалтанд сууж байгаа аахгүй. Тэгээд давхар юу агаад нэг юм практик цаг хэрэг болоод кредит цаг шиг тэгээд хэрийгээ тантай над дээр ирээд дуусгаж байхгүй арай өөртөө тухтай байх гад тий. Дарахгүй ирж олноос. Тийм дарахгүй би ч дарахгүй л байна л байх. За энэ 3-ыг ингээ хамттан ингээ явуулж үзье. Энэ нэг юм ягаавтар туяатай юм шиг байна. Тэгээ хандж байна. Энэ явда. Энэ болохоор тийм байна. Амар тийм baby ягаан өнгөтэй юм байна. За энэ 3. Тэгээд би яг шууд өнгийн та нарт айлуулах 6-хан юм чинь бүгдийг харуулчих гэж бодож байна. Хэрэг авах гэж сонирхож ивэл энэ ийм ягаан өнгөтэй юм байна. Ийм. Энэ яг нөгөө хөөх ягаан өнгөтэй юм байна. Энэ яг юу ах? Бүр учиргүй амар хятад нөгөө бүр амар хямдхандаа бол биш шүү. За энэ миний мэдхээр би энийг хэдээр авсан бэ? 2 300 70 80 мянга бол байх юм болов. Монгол тийм. Энэ бол бүр юм cherry pink. Cherry pink шиг ямар өнгөтэй. Юу гэж хэлчихвэ гэж наг. За энэ болохоор яг улаан бол биш. Нэг юм. Тэг гол нь саатаа болохоор айгүй хөөрхөн баастай. Гүн ягаан. Тийм ээ тий магадгүй гүн ягаан гэж шүү. Гүн ягаан. Тэгээд дараагийнх нь бол ер нь цайвраасаа улаарж байгаа юм болов уу?
Тийм байна. Энэ улаан юм байна хүмүүсээ. Надад яг нэг улаан катамай байгаад байдаг л та. Гэхдээ ийм хямдхан сеттэн донд байсан болохоор. Шатаар. Гол нэг амар хөөрхөн гэлтгнаад аль. Тэгээ энэ бол тийм амар үнэтэй одоо сет биш нөгөө миний авдаг 200-300 мянган сетнүүд бол сетнүүдийн хажууд хамаагүй үнэ нь хямдхан, дээрээс нь муу биш. Би нэг бүр амар кул сайн гэж хэлэхгүй, гэхдээ муу биш. Тэгэхээр хөөрхөн дизайн бол хийчих болно гэсэн үг байхгүй юу? За ийм cat eye set байна. Тэгээд энэ л хороо бас зөвхөн ийм саатай set cat eye биш. Зүгээр энгийн хэрэгээ саатай set байхгүй юу? Тэгээ энийг харъя. Би ч бас сайн саатай set авсан шүү дээ. Гэхдээ энэ арай тэдрээс илүү том саатай байж магадгүй. Ямар нэг ялгаа байгаа бол би авсан гэж бодож байна. Илүү ийм юм байна. Илүү юу гэдэг өнгөн одоо юу юм бэ? Эхэлж мэдхгүй наа. Бас ийм нилээ их юм бужигсан саатай. Бас нэг юм ocean зуны ялла тангисын бодолтон дээр ирлээ бас дайжгүй. Энэс үнэн адилхан байсан. Бас 200 эдэн короморон байсан уу? Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа иймэрхүү бас хөөрхөн юмнууд. Хүн болгоо миний нөгөө задлаад байсан. Тэгээ одоо чинь гэртээ маникюр хийж байгаа, хуваараа хийж байгаа мэж байгаа гэдэг хүмүүс бол бас тийм одоо их бажеттай өртгөөр сетнүүд бас аваад идэггүй байх. Хэрвээ тийм хүмүүстэй зориулаад энэ сетийг санал болгож байгаа шүү за. Энэ бол одоо энэ purple өнгийнх юм байна. Бас хөөрхөн дээ. Санаад нь илүү том юм биш үү? Тийм ээ. Санаад нь илүү том юм байна. Тэгээ энэ одоо черник байгаа өнгөтэй. Тэгээд юм ягавтар. Би яг нөгөө линк минкийг мал шууд тавих боломжгүй та Тэмүгээс ингээд Burn Pretty гэд хаагаарай заяа. Энэ бол нэр үнэхээр хөөрхөн. Тэгэхээр эдний топ ч гэсэн бас байж болох уу. Би ихтэй топ мопын чирээ авч үзээгүй. Гэтэ иймэрхүү газруудын бейс бол тийм амар тийм юу удаан барин гэсэн юм бол байхгүй байх гэж би бодож байна. Магадгүй бейс топыг ашиглаж болох бах та топыг ашиглаад өнгөнүүдийг ашиглаад явхад бол дэжгүй боломжийн үнэтэй. Тэгээд өнгө гарал бас нөх бас хөөрхөн тим сеттэй шүү за. Энэ зүгээр юм саатай. Энэ ч хүн болгоно л байгаа хэлт. Гэтэ яг ч юм өвөл болохоор ийм цайварсан хамгийн төрөлдөж дуустдаг. Бараг би бүр дуусгасан шүү дээ энэ. За тэгээд ийм хоёр сет байна. Хоёлаа Burn Pretty-ийн энэ cat eye, энэ зүгээр энгийн юутай, саатай. Тэгээд cat eye set нь бас хөөрхөн юутай ирсэн. Ийм жижигэн магниттайгаар ирсэн. Магниттайгаар ирсэн. Тэрнээс гадна бас би нөгөө юу авсан. Ийм хоёр мини сет авсан. Тэмүгээс. Тэгээ энэ л хороо энэ тас тийм хямдхан байгаагүй. Энэ дотроо 9 ширхэг байгаа юу 10 ширхэг байгаа. За ийм жижигхэн юм шиг хэрнээ мэдээж миллиграм нь бол бага гэсэн үг. Тэгтээ 9 юм байна. Ийм өнгөтэй хараа. За ийм өнгөөр юу хийж болох вэ гэхээр энийг одоо бүгдээрээ багс ашиглаад бодож болно хүмүүсийг. Тэгтээ багс ашиглаад бодоход энэ бас тийм гоё одоо тохиромжтой биш бүтэн өнгө бодоход. Тэг би ийм юмнуудыг яаж ашигладаг вэ гэхээр би энийг нэгт зурлаган дээр ашиглана. Хоёрт спонж ашиглаад би энийг нөгөө уусгалт омброгоор ашигладаг.
одоо тэр янз янзын aura nail, ombre nail энэ бүгдийг ашиглаж болно. Тэгээ зурлаган дээр ашиглаж болно. Тэгээ энэ хараа ийм гойжгүй байгаа, ийм шингэн биш. Тийм учраас яг ийм овгор хараа одоо ингэж овгор товоосоо ийм дизайн хийж болно. Бас яг эднэр дээр бүгдээр яг especially би энэ хоёр дээрээ юу яаж үзүүлэн за яаж ашиглахаа гэдэг. Энийг бол бүр угаасаа цэвэр дизайн дээр л ашиглана гэсэн үг. Энэ бол бас бүрэн бодогдохгүй. Яагаад тэгэхээр энэ гэтээ бас бүрэн бодогдохаар юм байна гэж бодлоо. За юу. Яагаад вэ гэхээр энэ л хороо нөгөө юу яагаад байгаа хгүй. Жигд гарах нь одоо тийм сайн биш гэсэн үг. 1 2 энэ 3 давхарлаж ш л эднэр одоо жиг дөнгөө өгнө гэсэн үг. Тэгээ бүр нэмгэн 4 ч явж магадгүй. Би тэгж бодож байна. Тэгээд гол нь би энэ нөгөө хямдхан болохоор хаталт процесс нь яаж явагдгийг мэдэхгүй байна. Туршиж үзэж байгаад мэднэ. Тэгээ хамгийн хөөрхөн юм нь Тэмүгээс энэ хоёр эрэхтэй ийм юмтайгаа ирсэн. Бас хөөрхөн ийм display card-тайгаа ирсэн. Тэгээ энэ 9 өнгөө ингэж тавина. Тэгээд энийгээ болохоор ингэж тавих юм бэл. Энэ бол угаасаа цэвэр хужаа юм билээ. Хараас тийм аз байна. Гэхдээ энийг би ер нь бол дизайн дээр ашиглах учраас энэ дээрээ нөгөө юу яана. Бүтэн хүмүүс наагаад энэ дээрээ бүтэн бодохгүй дизайн дээр ашиглах учраас зүгээр энэ хэмээ зурж хай гэж бодож display card дээр нь. Тэгээд тэгээ манай хүн болохоор юу хийж яана гэхээр энэ цагаа ашиглаад миний зарим нөгөө нэг ийм display юунууд шүү дээ тий. Картнууд болохоор юу аадаг байхгүй. Ардаа юм тогтоох юм уу? Ганц нэг нь. Тэгэхээр энийг тогтоох гээд ийм хайчилж байна. Ард нь. Тэгээд бас энэ тийм нөгөө сүүлд миний unbox хийсэн энэ хоёр сетэндээс хойдол байгаагүй. Эсвэл би магадгүй хайцсан болов. Мэдгүй ямар тааж энэ хоёрын ард энэ гурван ард хийн. Тэгээд бит хоёр заав заагаа хараад болж игэл юу ах чагаа. Энэ өнгөнүүдээ энэ дээрээ гоё одоо цэгцлэгч байгаа гэсэн үг. Гиснээс би өнгөрөөд энэ хумсаа би амар гоё буцаагаад энэ дээр хандах юм уу? Энэ дизайн зүгээр доор нь cat eye явсан. Энэ Suti Beer-ийн cat eye бодог байсан. Тэгээд дээрэс нь ийм хоёр лайнер явсан. Лайн зурлаг. За тэгээ нэг тиймэрхүү. Тэгээд манай дээр ингээд нэг ийм чанартай 2 цаг суух бах. Тэгэл 7 хоногт нэг чанартай 2 цаг ингэж хамт суугаад бай гэж бодсон. Тэгээ надад тустай, өөртөө нь тустай. Тэгэл хоёр тий сонирхолтой. Хийндээ win-win. Тийм болохоор одоо ингээм бүтээлч юм хийгээ сууж юм. За тэгээд энэ сетийг бол би ингээд гэрээрээ хумс хийдэг эсвэл гэртээ өөртөө маникюр хийдэг хүмүүс тэгээ нэг юм баахан юу гэдэг аа мэддэггүй юм баахан хятад бичгтэй юм тавьчаад энэ юу юм болоо хүмүүсээ гээ тэгээд асуугаад идэг шүү дээ тий. Тийм хүмүүстэй хэлэхэд те ийм хямдхан боломжийн үнэтэй. Тэгээд хэрэглээд үзэхэд тийм муу биш. Ийм сет шүү, ийм бүтээгдэхүүн шүү. Тэгээ нэг ширхгээрээ бас зард юм билээ. Ангийн сетээрээ бас зарж илээ. Тэгэхээр яаж авах нь бол таны сонголт. Тэгээд туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За үзсэнд баярлалаа.